сайн сонин та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр програмын суурь хичээлийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний хийх зүйл юу вэ гэхээр энэ спот дээр байгаа ихний хуудсанд байгаа бүх хэл бодлогоодыг бодох байгаа. Тийм учраас нэгэн урт бичлэг орох бах. За тэгтээ хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэхээр ямар нэгэн тийм нарийн тайлбар хийхгүй яагаад гэвэл өмнөх бичлэгүүд бол танаа нарийн тайлбартай бичлэгүүд байгаа шүү дээ тий. Тийм учраас тэндээс одоо яаж бодох вэ гэдэг айдиаг аваад явчих болно гэсэн үг. За тэгээ хамгийн ихний бодлого бол гурвалжин гэдэг бодлого байна. За тэгэхээр гурвалжин гэдэг бодлого 3 тооны нийлбэрийг олох хэвээр бодлого байгаа. За хэдүүл юугаас сольчих. За энэ дээр шууд бичээд явна. За тэгэхээр 3 тоо гэхээр хэдүүлэнд A, B, C гэх 3 тоо байж байгаа. Тэндээ одоо юунаас гарын утга авна. Гарын утга аваад тэгээ шууд хэдүүлээ нийлбэрийг нь C out-ийг гаргачих болно. За ингээд хэдүүлээ бодолтой илгээгээд үзье. За харцгаая. За болж юм тийм ээ. За эргээгээд хэдүүлээ бодлого руу оръё. За дараа нь 2 тооны нийлбэр гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр 2 тоо өгдөн. За тэр хоёрын нийлбэрийг нь усах нь байна. За тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ юугаа declare хийх хэвээр. Одоо зарлах хэвээр. Өсгчээ зарлаад гараас утга авсаа. За тэгээд хэдүүлээ энэ хоёрын нийлбэрийг нь олно шүү дээ. За тэгээд хэдүүлээ бодлогоо илгээчихнэ. За би шинэ аккаунт болсон байгаа харж байгаа. Ер нь та бүгдэд юу их гэж шинэ аккаунт нээсэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр уусахаар эзэсгэн болоо гүйцэд гадаргуугийн талбайг нь олох нь байна. За энэ бол хэдүүлээ бодож исэн бодлого тий. За энийг юу яасаа. За тэгэнгүүт хэдүүлээ нэг юу өгдөн. За нэг тал нь өгдөн. Кубын нэг тал өгдөнгүүд тэндээс эзэсгэн болон юуг нь авах нь байна. За эзэсгэн бол ойлгомжтой шүү дээ. Ингээд эзэсгэн гараад ирлээ. За тэнгүүд за зайгаар тусгаарсан. За ингэсээ. За тэрнийхээ дараа хэдүүлээ гүйцэд гадаргуугийн талбайг нь олсон шүү дээ. 6 гэт. За тэгээд хэдүүлээ бодолтой илгээгээд үзье. За эхний хэдэн бодлого бол амархан учраас ингээ хурд явчихад байгаа. Мөн энэ бидний бодож исэн бодлого бол байгаа. За тэнгүүд за дараа нь тэгш өнцгтийн талбай болон периметр гэдэг энэ бодлогыг мөн бодож исэн. Хэдүүлээ A, B за ингэж авсаа. За тэнгүүд хэдүүлээ периметр болон талбай байх тий. За талбай болон периметр үзвэл за энэ за талбай болон периметр байсан баха. За хэдүүлээ талбай болон периметр байсан периметр болон талбай байсан. За болж энэ талбай болон периметр байсан юм байна. За функц тий. За эхний функц нь 3x-ээс 5 гэдэг функц байна. За тэгэхээр 3x-ээс 5 гэдэг функц дээр хэдүүлээ угаасаа x-ийг авна шүү дээ. X-ийг гараас утга авсаа 3x-ээс хасах нь 5 байсан уу? 3x тэрний 5 байсан уу? За хэдүүлээ эргээгээд үзцгээе. За буруу гарвал би тэр функцийг буруу харсан баха. За зөв харсан байна тий. За тэрний дараа одоо функц 2 гэдэг юу вэ? За 4x квадрат хасах нь 3x нэмэх нь 5. За энэ дээр биччихье. 4x квадрат хасах нь 3x нэмэх нь 5 байсан баха. За тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс x-ийг авна. За тэгээд x-ийг авангуудаа дараа нь хэдүүлээ шууд c out-ийг гаргачих шүү дээ. За тэгээд угаасаа математик энэ зүгээр математик үйлдэлүүд байгаа шүү дээ. X ус хувьсагч. За тэгээд хэдүүлээ юу яагаад үзье. За функц бас зөв бичсэн бол зүг барина. Ямар нэг асуудалгүй. За асуудал бол алга. За дараа нь сүүлийн цифр. За сүүлийн цифр бол сонирхолтой бодлогоо. Ямар нэгэн тоо авна. Хэдүүлээ ямар нэгэн тоо авна. Энийхээ сүүлийн цифрыг нь хэмжээд гаргах ч тийм. Тэгэхээр сүүлийн цифрыг яаж хэмжиж гаргадаг вэ? Ингээд болгох шүү дээ. Хэдүүлээ бас энэ бодлогыг бодож исэн. За
чинь. За болж байна тийм ээ. За тэрний дараа 10-ын орны цифр гэдэг нэртэй бодлого маань. За 10-ын орны цифр гэдэг нэртэй бодлогыг хэдүүлээ бас мөн бодож исэн. За ингээд авчин. За тэгээд cout 10 ингээд болно шүү дээ. 10 хуваагаад сүүлийнх нь цифрыг байхгүй болгоод 10-ын орны цифрыг нь түсээ 10-аар можож бодоод осчноо. За 2 оронтой тоо гэдэг. За 2 оронтой тооны цифрүүдийн үр журийг нь олох юм байна. За хэдүүлээ 2 оронтой тоо гэж өгөгдсөн хэдүүлэнд маш их амархан болгож чинь тийм ээ. За тэгэхээр хэдүүлэнд нь хэдэн оронтойг нь мэдж байгаа болохоор цифрүүдийн нь үр жур. За эхнийх нь цифр буюу одоо хамгийн сүүлчийн цифрийнх нь хэдүүлээ юуг нь олъё. За хамгийн сүүлчийн цифр. За дараа нь хамгийн эхний цифр 2 оронтой учраас хэдүүлээ шууд ингэ осчиж сууж байна. За хэдүүлээ шалгаж үзцгээе. Бодолтоо. За болж байна те ямар ч асуудалгүй болж байна. За дараа нь 3 оронтой тоо. За 3 оронтой тооны цифрүүдийн нийлбэрийг нь хэдүүлээ олох юм байна. За ингээд. За 3 оронтой тооны цифрүүдийн нийлбэр. За хамгийн ихсэд хэдүүлээ хамгийн сүүлчийн цифрыг нь олж чинь. Нийлбэрийг нь шүү дээ. Тэгээд дараа нь хэдүүлээ 2 дахь цифрыг нь олж чинь. Тэгээд дараа нь хэдүүлээ 3 дахь буюу хамгийн ихний цифрыг нь олж чинь те ингээд. За. За ингээд ерөнхийдөө хэдүүлэн бодлого бол болж байна. За би бол ингэж хурдан явж байгаа шалтгаанаас хэлсэн те. Ерөнхийдөө юу яах байгаа. За тэгэхээр өгсөн секундыг минут секунд болгох юм байна. 200 секунд өгдлөө гэж бодох уу 3 минут 20 секунд болгох нэ. За тэгэхээр энэ бодлогыг яаж бодох юм бэ гэвэл бас л можоо шиг бодох нь. Түсээ. За тэгэнгүүт хэдүүлээ минут секунд болгох шүү дээ. Ихсэд хэдүүлээ минут болчих. За минут гэдэг чинь одоо тэр 60 хэдэн удаа тэр секунд дотор орж байгаа юм бэ гэдгийг нь хэдүүлээ чинь тий. За тэрнийхээ дараа хэдүүлээ хэдэн 60 хуваахад хэд үлдчихэж байгаа юм бэ гэдэг чинь өөрөө секунд нь шүү дээ тий. За тэгэхээр шалгаад үзье. За ямар нэг асуудал байхгүй тий. За дараа нь хэдүүлээ цаг минут секунд гинэ. За тэгэхээр өгсөн секундын цаг минут секунд болгоо гинэ. За хэдүүлээ өгсөн ямар нэг секунд өгсөн тэрийг цаг минут секунд болгох нь байна. За одоо хэдүүлээ эндээс за 1 секунд өгөгдөн тэрийг хэдүүлээ. За би шууд cout гэхгүй юу яч дүү. За хэдэн цаг болох юм бэ гэдгийг нь хэдүүлээ юу вэ? За инхээр эн чинь буруу. Би буруу яж шүү. За инхээр хэдүүлээ хэдэн цаг болж байгааг нь хэдүүлээ мэдчихээн тий. За тэрний дараа хэдэн минут болж байгааг нь яаж мэдэх юм бэ? Тэгэхээр хэдүүлээ 3600 хуваагаад үлдэгдэл гарна шүү дээ тий. Тэр үлдэгдлээ 60 хуваачвал хэдүүлгийнх нь юу гараад ирэх нэ? Минут нь гараад ирэх нь хэдэн минут болж байгаа. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө 3600 дээрээ хуваасан шүү дээ тий. Дээрээ хуваасан. Дээрээ хуваад гарч ирж байгаа тооноор цаг болох хэвээр. Тэнгүүд тэндээс үлдчихэж байгаа тоо тий 3600 одоо чинь 3612 гэдэг тоо байлаа гэж бодоход 12 гэдэг тоо байлаа гэж бодоход тэгэхээр цаг 3600-д энийг хуваавал угаасаа нэг гарна шүү дээ 3612-ыг хуваах нь 3600 гэдэг чинь компьютерийн хувьд int гэдэг өгөгдлийн төрөлтөр бол 1 гэдэг юу гарах нь. За тэнгүүд дараа нь 3612-оос одоо 1 цагийг нь авцсан юм чинь гэдэг чинь одоо 3600 12-ыг 3600 можууд чуваад чинь гэсэн үг. Үлдэгдэл нь 12 гарна шүү дээ. Энэ үлдэгдэл дээр хэдэн минут байгаа юм бэ гэдгийг олохын тулд хэдүүлээ 60 байх хэрэгтэй тийм. За тэгэхээр бидний хувьд бол минут нь тийг гарах нь байна. За тэгээд секундыг нь бол яаж болох вэ гэхээр 3600-аа хуваагаад дахиад 60-аа очих нь. 60-аа можууд очих нь. За тэгэнгүүт хэдүүлэн секунд гараад ирэх нэ. За тэгээд зайтай хивсээд за ингээд хэдүүлэн хань ерөнхийдөө бодлого болох нэ. За хэдүүлээ шалгаж үзье.
За болж байна тийм ээ. За дараачих нь. За одоо минут секундыг секунд руу ширж үүсэх юм байна. Минут секунд 2 өгөгдөх нь. За тэрийг секунд руу ширж үүсэх юм байна тий. Тэгээ энэ бас амархан бахаа гэж найдаж байна. Яг гэвэл өмнөхөд ойлгоход бас арай жоохон төвөгтэй байсан баг. За би энийг минут секунд гэчихдөө. За AB гэхээр. За тэнгүүд минут секундын дараалтайгаар авна тийм ээ. За тэгээд хэдүүлээ шууд C out хийчих болно шүү дээ тий. Минутаа 60-аар өгч үзээд секундыг нэмчихэд ерөнхийдөө гараад ирэх нэ. Түсийнх нь. За энэ түсээ шалгаж үзье. За болж байна тийм ээ. Ямар ч асуудалгүй болж байна. За тэнгүүд хэдүүлээ дараачих нь бодлого руу орцгоё. За цаг минут секундыг секунд руу шилж үүсэх нэ. За цаг минут секунд учраас 1 цагт 3600 секунд байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ за цаг минут секунд гэд ингэж авчи. Цаг минут секунд тийм ээ. Хэдүүлэнд нь ингэж юу байх нь вэ? За тэнгүүд энэний дараа хэдүүлээ яах вэ гэхээр хэдүүлээ шууд C out хийх боломжтой. За тэгэхээр цагийг 3600-аар үржүүлэх хэрэгтэй тийм секунд руу шилж үрж байгаа учраас минутыг 60-аар үржүүлэх хэрэгтэй. Яг гэвэл секунд руу шилж үрж байгаа учраас тэгээ секундыг нэмээд өгчөд хэдүүлгийнх нь ерөнхийдөө бодлого гараад ирэх нэ. За дараачих нь за хоног цаг гэдэг нэртэй бодлого. За тэгэхээр өгөгдсөн цагийг хоног цагт ширж үз. За тэгэхээр 44 цаг гэдэг бол 1 хоног 20 цаг байх нь шүү дээ. За энийг хэдүүлээ бодох нь. За хэдүүлээ нэг n гэдэг хувьсгчийг авчи 44 цаг гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь хэрэглэгч 44-ийг өгж бодох. За тэгэхээр хэдүүлээ хоногт 24 цаг байдаг гэхээр чинь 24 хэдэн удаа n дотор багтах юм бэ гэдгийг нь олчиж байгаа. За тэгэхээр 44 байлаа гэж бодоход 24 1-ээс удаа багтана шүү дээ. Тийм учраас хэдүүлэнд нь 1 гэдэг тоо хэвлэгдэж гарч ирэх нэ. За тэгээ үлдэгдлийг нь олцоод ерөнхийдөө цаг нь гараад ирэх шүү дээ. За ингээд. За тэнгүүд хоног цаг өгөх нь байна. За тэр хоног цагийг босгороо цагт ширж үсэх нэ. За хэдүүлээ бодоод үзье. За энэ бас өмнөхөөс бол амархан бах уу. За тэгээд хоног цаг юм чин за ингэж идүү. За тэгээд хоног цаг тийм ээ. За тэнгүүд C out хоног нь босгоор 24 цагтай. За тэгээд цагаа нэмээд өгчөд ерөнхийдөө хэдэн цаг юм бэ гэдгийг гараад ирэх баха. За юу болох нь вэ? За болж байна тийм ээ. Асуудалгүй болж байна. За тэрний дараа жил сар гинэ. За өгөгдсөн сарыг жил сар руу шилж үүсэх юм байна. За тэгэхээр 27 сар гэж өгөгдөхөд 27 сар гэдэг бол 2 жил 3 сарын хугацаа шүү дээ. За тэгэхээр энийг хэдүүлээ шилж үүсэх нэ. За тэгэхээр нэг юу өгөх нь нэг сар өгөх нь. За тэр сарыг хэдүүлээ юунд шилж үүсэх нэ. За энийг бол 12 сар байдаг те. Нэг жил 12 сар байгаа. Тийм учраас 12 юу гэж вэ? За 12-т үлдэгдлийг нь олцоход ерөнхийдөө гараад ирэх нэ. За энэ бүх бодлогод ерөнхийдөө энэ үлдэгдэл олдог бодлогод байгаа. Тийм учраас мэдээж жишээ нь 27 сар гэж байлаа гэж бодоход чинь 27 сарын 2 жил нь гараад ирлээ. 2 жилийг авсан учраас 2 жил чи 24 сартай. Тэр 27-оос хасах нь 24 гэхээр үлдэгдэл нь байгаа шүү дээ. Тийм учраас тэр үлдэгдэл 3 нь бол сар болж үлдэх нь байна. За дараачих нь жил сар за жилийг сар руу шилжүүлэх бодлого байна. Ерөнхийдөө хэдүүлэнд нь за ингээд өгдлөө жил сар тийм ээ. За тэнгууд хэдүүлээ юу гарах вэ гэвэл ингээд гараад ирэх шүү дээ. Нэг жилд бол 12 сар байгаа. За тэгээд энэ сараа нэмэхээр сараад нийт хэдэн сар юм бэ гэдэг нь гараад ирнэ. За дараа нь хэдүүлээ 2 тооны их гэдэг нэртэй бодлого. За хэдүүлээ үздэцгээе 2 тооны их. За тэгэхээр ямар нэг 2 тоо өгдөн. За A, B гэдэг 2 тоо өгдөн. 2 тооны ихийг нь хэдүүлээ хэвж гаргах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ
За гараас утгаа авна шүү дээ. За хэрвээ B-н А-гасаа илүү болвол хэдүүлээ B-г хэмжээд гаргач тий. За үгүй бол яах вэ гэхээр хэдүүлээ A-г хэмжээд гаргацнаа. За тэгэхээр хэдүүлээ 2 тооны ихийг бол ингэж орчноо гэж ойлгож байна. За болж байна тий. За дараа нь 2 тооны багыг нь усах юм байна. За 2 тооны баг бол яг үйлдэл эсрэгээр нь хийгээд болно шүү дээ. Дөрөв AB гээд AB. За тэгэнгүүт хэдүүлээ хэрвээ B нь A-с илүү болвол хэдүүлээ одоо A-г хэмжээ гаргах хэрэгтэй. Баг нь юм чинь. За эсрэг нөхцөлд хэдүүлээ B-г хэмжээ гаргачих хэрэгтэй. За шалгаад үзье. 2 тооны баг. За болж байна те. За дараачих нь 3 тооны ихийг нь хэдүүлж олох нь байна. За 3 тооны ихийг за ерөнхийдөө саяны аргаар бодож үзье дөө. За хэдүүлсэнд нь 3 тоо өгдөг нь байна. За тэгээ 3 тооны ихийг нь хэдүүлж олох нь байна те. 3 тооны ихийг нь олох нэ. За тэгэхээр 3 тооны ихийг нь олохын тулд ерөнхийдөө за хамгийн амархан бодох арга бол за хэдүүлээ за максыг чи макс тий. За тэгэнгүүт хэрвээ максигаас B нэхвэл макси дээр B-г хадгалчих. За дахиад хэрвээ максигаас C нэхвэл макси дээр C-г хадгалчих тий. Тэгээд хэдүүлээ максигаа хэмжээ гаргачихд болох нь байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ 3 одоо 2 шалгалт хийж шүү дээ. Макс дээр A-г хадгалсан. За A нь магадгүй 2 гэдэг тоо, B нь магадгүй 4 гэдэг тоо, C нь магадгүй 6 гэдэг тоо гэж бодоход 2 гэдэг одоо максыг утга одоо 2-тэй тэнцүү шүү дээ. Тэнгүү дараа нь максийн 4-тэй харьцуулагдахаар мэдээж 4 бол илүү, тийм учраас энэ нөхцөл бийждэн, тийм учраас энэ уншигдах нэ. Тийм учраас макси дээр одоо 4 хадгалагдана. За 6 дээр ихээр яг ижигхэн логикоор 6 хадгалагдах нь байна те. За тэгээ максигаа хэмжээ гаргачих юмаа. За болж байна те. За тэнгүүд за 4 тооны баг гинэ. За 4 тооны багыг яг саяны аргаар бодчихжуулна. За хэдүүлэнд 4 тоо A B C D гээд 4 тоо өгдлөө A B C D гээд 4 тоо өгдлөө. Хэдүүлээ энд мини гээд А-га хадгалчих. За тэгээд яг ижигхэн юугаа хийн шүү дээ. Мини нь хэрвээ минигээс хэрвээ бэн багвал мини дээр B-г хадгалсан. За тэнгуү дахиад мини дээр C нь юус ихвэл C-г хадгалсан. Мини D-гээс илүү мини дээр D-г хадгалсан. За тэгээд C out мини. За яг ижигхэн логикоор бодогдчихно. За дараа нь за өгсөн 4 тооны 80-аас их тоонуудын нийлбэрийг нь олно гинэ. За энэ сонирхолтой бодлого байна. За тэнгүүд A B C D гээд 4 тоо өгдөг нь байна те. 4 тоо өгдөг нь. Энэ 4 тооны 80-аас их тоонуудын нийлбэрийг нь олох нэ. За тэгэхээр хэдүүлээ нэг sum гэдэг нэг өөр хөвсөг зарч. За тэр хөвсөгч дээр тиг гэдэг утгыг өгчөө. За тиг гэдэг утгыг өгж байгаа шалтгааныг бол өмнөх бичвэрүүд дээр хэлсэн шүү дээ. Яагтгүйс хэдүүлээ юуг болоос ямар нэгэн одоо анхны утгагүй болвол хэдүүлээ юу яана. Хариу буруу гарч ирнэ. За ерөнхийдөө за sum тэнцүү sum дээр нэмэх нь A гэж бичих. Sum нэмэх тэнцүү A гэж бичих хоёроос яг ижигхэн. За тэнгүү за дахиад дараачихын шалгалтыг хэдүүлээ хийгээд за ингээд B. За дахиад C-ийн 80-аас илүү их бол sum дээр нэмэх нь C. D-ийн 80-аас илүү их бол sum дээр нэмэх нь D. C out sum.
Тийм ээ. За тэгээ хэдүүрээ бодолтой хэлхийгээд үзье. За 80 орох байсан юм бол орохгүй байсан юм бол сайн мэдэхгүй байна. За гэтээ хэдүүр ямар ч үсэн шалгаад үзчихё. За болж гин те ямар ч асуудалгүй болж гин. Хэдүүрээ. За дараа нь үржүр 5 гэдэг нэртэй бодлого байна. За үржүр 5 өгцөн 4 тооны багаас 5-аас бага энэ тоонуудын үржүрийг нь олох юм байна. Тэгэхээр 5-аас бага тоонуудын үржүр. За тэгэхээр хэдүүрээ бас сонирхолтой бодлого өгцөн 4 тоо өгдөн гэсэн баг. За тэрний 5-аас бага тоонуудын үржүрийг нь олох нь тийм. За тэгэхээр энд must гэж хэдүүрээ тэрэн дээр 1 гэдэг би өгөх чинь. За яагаад энэ дээр тгийг өгөхгүй? Яагаад энэ дээр тгийг анхны утгаар нь өгөхгүй байгаа юм бэ гэхээр хэдүүрээ үржүр болгож байгаа учраас хэрвээ энийг үржүүр энэ тиг байгаад энийг үржүүлүүр угаас дандаа тиг гараад шүү дээ. Ямар ч тог тигээр үржүүлсэн тиг гарна. Тийм учраас нэгийг хэдүүрээ өгч байгаа. Мөн нэг бол ямарваа нэгэн тэр үржүүрт бол нөлөө байхгүй шүү дээ. Тийм учраас нэгийг өгч байгаа юм байна. За 5-аас бага тийм ээ. За 5-аас бага болоо гэж бодоход хэдүүрээ multi-га үржүүлэх юм байна. Агаар. За хэдүүрээ тэгээд multi-га агаар үржүүлэх нь. За дахиад C multi-га агаар. За би буруу бичиж штеп. За шинж B-гэр үржүүлсэн, энэ C-гэр үржүүлсэн штеп. За мэдээж ингэснийхаа дараа хэдүүрээ multi-га хэвлээд гаргах хэрэгтэй. За шалгаад үзцгээе те хэдүүрээ. Юу болох нь? За болж гин те. За дараа нь тэгш тоонуудын нийлбэр гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр өгсөн 3 тооны тэгш тоонуудын нийлбэрийг нь олно. Яаж нэг тэгш тоо байгаа гинэ. За тэгэхээр тэгш тоо гэдэг за ихсэд хэдүүрээ 3 тоогоо авчи. ABC гэдэг 3 тоо тэр авчи. За тэгэнгүүт хэдүүрээ тэгш тоонуудын нийлбэр гэж байгаа учраас хэдүүрээ сам авна тий самыг бол тэгтэй тэнцвэрх хэвээр. Яг тэгвэл тэг бол ямарваа нэгэн нийлбэрт бол өөрчлөлтийг оруулах чадамжгүй тийм тоо штэ өөрөө тий. За тэгэхээр хэдүүрээ тэгш тоог шалгахын тулд хоёрт хэрвээ хуваагддаг бол тий хоёрт хуваагдана гэдэг чинь хоёрт хуваахад ямарваа нэг үлдэгдэл гарахгүй болол тэр бол тэгш тоо тийм ээ. Тийм учраас хэдүүрээ хэрвээ тийм бол хэдүүрээ аагаа нэмчин. За тэгээд яг ижисхэн зүйлийг хэдүүрээ юун дээрээ биччихэд болох нь байна. За энэ дээр C-ийг бичихэд болох нь. За тэгээд хэдүүрээ C out сам шүү дээ. За харцгаая. За болж гин тийм. За сондгой тоонуудын үржүүр. За 3 тоо өгдөн сондгой тоонуудын нь үржүүрийг нь хэдүүрээ олох нь байна. За тэгэхээр 3 тоо өгдлөө int ABC гэдэг 3 тоо өгдлөө. Тэгэхэд энэ 3 тооны үржүүрийг нь олно гэдэг чинь most тийм most-га 1-ээр юу байх хэвээр. Одоо анхны утгыг нь өгөх хэвээр. За тэгэнгүүт хэрвээ сондгой тоо байна гэдэг чинь за ерөнхийдөө 2 тоо хахад тэгтээ тэнцүү биш гарч байгаа тоог сондгой тоо гэж байгаа шүү дээ. Одоо чинь 5-ыг 2 тоо хахад үзэгдэл 1 гарна тий. За тэгэхээр за multi-г үржих нь A юусах нь. За энийг хуусаад энэ блок кодыг суусаад явахад ерөнхийдөө болж байгаа шүү дээ. За тэгээд энэнийх нь юуг нь B юусгаж өөрчлөөд B юусгаад энийг нь C юусгаад энийг нь C юусгаад C out multi гэж болох нэ. За сондгой тоонуудын үржүүр нь тийм ээ. За болж гин тий. Яна. За өгцөн 3 тоо дотроос 5-тай тэнцүү тоонуудын тоог нь болно. Хэдэн ширхэг 5-тай тэнцүү тоо байгаа юм бэ гэдгийг нь хэдүүрээ олох нь байна. За тэгэхээр 3 тоо өгдөн ABC гэдэг 3 тоо өгдөн. За тэгээд яг жижигхэн саяныхаа зүйлийг хийн штэ. Хэдүүрээ одоо нийлбэрийг ерөнхийдөө за нийлбэр гэж хэлж болно. Ерөнхийдөө тоог нь тоолох гэдэг байгаа шүү дээ. Хэд байгаа гэдгийг тоолох гэдэг байгаа. Тийм учраас хэдүүлээ тгийг авах хэрэгтэй байна. Яг тэгвэл тиг бол ямарваа нэгэн тоонд нөлөө байхгүй шүү дээ. Нэмж явах үед бол нөлөө байхгүй. За тийм учраас хэдүүлээ хэрвээ
тавтай тэнцүү боловсрол гэдэг энэ нөхцөлийг авах нь. За тэнцүү боловсрол гэдгийг шалгахын тулд хоёр тэнцүү тэмдэг тавьж байгаа. А нэг тэнцүү тэмдэгөөр ямар нэг утга оноож өгөхөд бол хэрэгтэй шүү дээ. Хоёр тэнцүү тэмдэгөөс шалгаж байгаа. Шалгалтыг хийж байгаа. Тэгэхээр ямар нэгэн true false гэдэг утгыг буцаах нь байна. За тэгэхээр юу байгаа юм чинь хэдүүлээ сам дээр нэгийг нэмчин те хэрвээ тавтай тэнцүү болвол. За нөгөө тал дээр b нүмэн тавтай тэнцүү болвол хэдүүлээ самыгаа нэгээр нэмэгдүүс чинь. За одоо дахиад c-ийн тавтай тэнцүү болвол хэдүүлээ самыгаа нэгээр нэмэгдүүс чинь. Тэгэхээр c out sum. За дараа нь 3 хуваагдах гэдэг байна. За тэгэхээр өгөгдсөн 4 тоо дотроос 3 хуваагддаг тоонуудын тоог олоо гинэ. За тэгэхээр 4 тоо өгдөн тэрний 3 хуваагддаг тоонуудын тоог нь олох нэ. За тэгэхээр яна энд биг нь аваагүй шүү дээ. Түзээ. За тэгэхээр хэдүүлээ 3 хуваагдана гэдэг чинь 3 хуваахад ямар нэгэн үлдэгдэл гарахгүй байгаа тоо 3 хуваагдаж байгаа шүү дээ. За тэгээд хэдүүлээ хэдэн ширхэг 3 хуваагддаг тоо байгааг асуусан байх гэж бодож байна. За ингээд нэмэгдүүлээ. За яг энэ хэсгийн зүрхээр 4 тавтаар бичиж шүү дээ. Гэт ингээд цаая хэдүүлээ 3 хуваагддаг тоонуудын тоог бол гэсэн баха. За тийм байна тий. Асуудал байна. За тэгээд 11 хуваагддаг гинэ. За тэгэхээр өгөгдсөн 4 тооны 11 хуваагддаг тоонуудын нийлбэрийг нь олох гинэ. За 4 тоо өгдөн тэрний 11 хуваагддаг тоонуудын нийлбэрийг нь олох нь байна. Тэгэхээр хэдүүлэнд нь 4 тоо өгдөн тий A B C D гээд 4 тоо өгдөн A B C D гээд 4 тоо өгдөх нь. За энэ 4 тооны хэдүүлээ 11 хуваагддаг тоонуудын нийлбэрийг нь олох нь байна. За тэгэхээр хэдүүлээ А 11 хуваахад хуваагддаггүй бол гэж юу яах вэ шүү дээ. 11 хуваагддаггүй бол А-га нэмэгдүүлэн. За энийг одоо тэгээд дахиад ингээд чихэд болно шүү дээ. B 11 хуваагддаг бол B-г сам дээр нэмжүүлэх хэрэгтэй. За C D C out sum тийм ээ. За тэр бодолтой илгээгээд үзье. За асуудал байна тийм. За дараа нь хэдүүлээ 10-аас их гинэ. За тэгэхээр өгөгдсөн тоо 10-аас их бол yes, үгүй бол no гэж хэвсэ гинэ. За тэгэхээр хэдүүлээ нэг өгөгдсөн тоо өгөх нь нэг ийд өгөх нь. За тэр тоо хэрвээ 10-аас их бол yes тийм ээ. 10-аас их бол хэдүүлээ yes гэж хэвсэх ёстой. За тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн юу яахын тулд текст хэвлэхийн тулд хэдүүлээ энэ энийг юу гэдэг вэ? Quotation mark те. Энийг бол quotation mark монголоор за ийм чагт билүү. За тэрнгээр юу яах хэрэгтэй вэ? За тэрний дараа хэдүүлээ no гэд 10-аас бага бол те. S гэдэг бол 10-аас бага нөхцөлийг хэлж байгаа те. Нөгөө эсрэг нөхцөл. За тэгээд хэдүүлээ юу яагаад үзье. Шалгаад үзье. За болж юм те. Ямар ч асуудалгүй болж байна. За тэгэхээр дараагийн бодлого нь юу вэ гэхээр 5-аас бага гэдэг нэртэй бодлого байна. За 5-аас бага гэдэг бодлого нь хэрвээ 5-аас бага бол yes, үгүй бол no гэж хэлнэ, тийм ээ. За тэгэхээр за хэдүүлээ энийг тэгээд сонгочих. За тэгэхээр хэдүүлэнд ямар нэгэн тоо өгөх нь хэрвээ энэ тоо 5-аас бага бол хэдүүлээ yes гэж хэлсэн. Үгүй бол хэдүүлээ no гэж хэлнэ. Эсрэг нөхцөл дээр нь те S гэдэг бол эсрэг нөхцөл нь if-ийнхаа. За if-ийнхаа ч гэсэн ер нь дээр байгаа нөхцлүүдийнхаа үлдсэн нөхцөл нь гэдэг хэдүүл ойлгочих усах нь.
бодолтой хэлээ. За болж байна тийм ээ. За дараа нь тэгш тоонууд гинэ. За 3 товогт нь тэгш тоо бол yes үгүй бол no гэж хэлээ. Тоо тус бүрийг шалган нэг мөрөнд хариу хэвлэж шүү. За нэг мөрөнд хэвлэх юм байна хэдүүлсэн. Тэгэхээр шинэ мөрөг гаргаж хэдүүлээ хэвлэнэ гэсэн үг. За хэдүүлсэнд 3 товогт нь A B C D гэдэг. За тэгш тоо бол yes гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр A нь хоёрт хуваагдж юу хэдүүлсэн. See out. За yes тийм ээ. За тэгээд дараачихын шинэ мөрөнд ихсэх хэрэгтэй гэхээр and days гэдэг бол тухайн одоо line буюу тухайн мөрийн одоо төгсгөр гэсэн үг. За тэгээд яг зэжсэн кодыг энэ бичтэй. Энэ дээр бол no тийм ээ. Тэгш биш бол no. Тэгээд and days. За тэгээд AB одоо BC дээр одоо шалгаад за яг зэжсэн зүйлийг хийн тийм ээ. За тэгэхээр одоо юу нь болж байна? Энэ дээр за дэрэгцэнд IOI гэж нэг удаа хэвлэе гинэ. За энэ бол бидний бодчихсон биш 3 юутыг нь бодчихсон чи IOI гэд хэдүүлээ. Дэрэгцэн дээр нэг удаа хэвлэж гэнэ байна. Тэгээд ерөнхийдөө хэдүүлсэн хүн бодлогоох нь байна. За see out гэдэг бол дэрэгцэн дээр хэвлэж гаргах тийм зориулттай зүйл шүү дээ тийм ээ. За IOI 3 удаа. За IOI хэдүүлээ 3 удаа явуулна. За 3 удаа зүгээр юу яагаад 3 удаа 3 ширхэг удаа бичих болно. Гэтээ хэдүүлээ зүв бүтсэн учраас хэдүүлээ зүв буюу давталт бүтсэн учраас хэдүүлээ давталтаар хэвлээд гаргах тийм ээ. За IOI. За яагаад давталтыг ишгэрж байгаа вэ гэвэл угаасаа хэдүүлээ 3 удаа see out IOI гэж юу яжсэн угаасаа хэдүүлсэнд энэ давтсан нэг зүйлээр давтсан юу учраас за хэдүүлээ энэ дээр яагаад гарч ирж байна. Энийг хэдүүлээ юу яах хэрэгтэй шүү дээ. Мөр тус бүр хэвлэх хэрэгтэй тий. За эндээс бол жалтаа гарч ирсэн бахаа гэж бодож байна. За харцгаа хэдүүлээ. За одоо ямар ч асуудал боллоо тийм ээ. За дараа нь IOI n удаа хэвлэх нэ. За мөр тус бүр хэвлэх юм байна. Ямар нэг int input авах юм байна. Хэвлээ. Тэгээд 4 гэдэг input авах гэж бодоход 4 удаа IOI гэж хэвлэх юм байна. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр ингэж авлаа. За энэ дээр бол энэ 4 юм уу ямар нэг тоо орж ирэх нь шүү дээ. Өмнө нь 3 гэж юу яжсэн бол энийг одоо n хүртэл явуулчихад болох нь шүү дээ. Ингэж. За ингэж ерөнхийдөө хэдүүлэн код урсчих нь. За болж юм тийм ээ. За дараачих руу нуръя. Эхний n тооны нийлбэр гинэ. За 1-ээс 5 хүртэл за хэдүүлээ эхний n тооны нийлбэр гэдэг бодлогыг бол бодож исэн. За энийг тэгэхээр хэдүүлэн ямар нэгэн тоо өгдөг нэ. За n гэдэг тоо өгдөг нэ. За тэгэхээр хэдүүлээ эхний n тооны нийлбэрийг яаж олох вэ? Нийлбэр болж байгаа юм чи хэдүүлээ sum гэдэг нэг хувьсагч авчин тийм ээ. За тэгэхээр хэдүүлсэнд нь аяга тгээс ихсүүлэх шаардлага бол байхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэгч угаас ямар нэгэн нийлбэрт нөлөөлөхгүй тийм учраас нэгээс ихсүүлээд ингээд n хүртэл явна. n бол өөрөө орно. За n яагаад орж байгаа вэ гэж хэдүүлээ 1-ээс 5 хүртэлх нийлбэрийг олохын тулд 5 өөрөө орох ёстой шүү дээ, тийм учраас хэдүүлээ орж байгаа юм байна. За тэгээд аяга нэмээд явчихвал ерөнхийдөө босгох нь. За тэгээд самыгаа хэвсээ гаргачих тийм ээ. За дэлгэрэнгүй тайлбар нь бол өмнөх бичлэгүүд дээр бол байгаа. Эхний n тооны нийлбэр гэдэг нэртэй бичлэг бол байгаа. Тэрийг шалгахад болохоо. За тэгээд n-ийн факториал хэдүүлээ энэ бодлого юм бодож ирсэн. За факториал гэж юу вэ гэдгийг бас тэр өмнөх бичлэгэн дээр бас тайлбарласан байгаа. Тийм учраас тэр өмнөх бичлэгийг үзэхэд бол болохоо. За тэгэхээр хэдүүлэнд нь ямар нэгэн n тоо өгдөг нь байна.
n тоо өгдөг нь. За тэгэнгүүт n тоо өгдөнгүүт хэдүүсэнд нь за хэдүүсээ n мос хичээ. За тэгээд энэ дээр хэдүүсээ одоо үржүүрийг нь хадгалаад явна шүү дээ. За тэгэхээр үржүүр нь хэдээс ихсэх вэ гэхээр за үржүүр нь ерөнхийдөө 2-оос ихсэж болно доо. Тэгээд n хүртэл явчих болно. За нэгээс ч ихсэн болно. Усан факторизийнхаа юугаар бол нэгээс л ихсэж явах хэвээр. За гэхдээ энэ бодлогын хувьд зүгээр 2-оос ихсэж явчих болно. За тэгээд C out мос хичээ. За тэгээ ерөнхийдөө энэ бодлогын хариу нь гараад ирчихнэ. За болж чинь тийм ээ. Яагаад факторайз гэдэг нь үржүүр тэгээд нэг нэгээр нэмэгдээд явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэр үржүүлж байгаа тоон. За 100-ийн тоог тодорхой давталт ашиглан өгөгдсөн тоонуудаа нэмгэнэ. За тэгэхээр хэдүүсээ ямар нэгэн тоо өгдөх нь тиймээс 6 гэдэг тоо өгдлөө гэж бодоход 100-г 6 удаа нэмээд 600 гэдэг тоо гаргаж авах нь тийм ээ. Тиймээс хэдүүсээ 6 удаа иргэдэг тиймээс давталт биччихэд болно шүү дээ тийм. За учир нь дээр сам гэдэг нэг хөвсгч байх хэрэгтэй. Тийм. Тэгээ энэ удаа иргэдэг нэг хөвсгч байгаа сам дээр 100 удаа одоо 100-гээс тэр n удаа нэмчихтэл тэгээд сам гараад ирж шүү дээ. За тэгэхээр за болж байна тийм ээ. За дараагийн тоо А тоог n удаа нэмгэнэ. За өмнө нь 100 байсан бол одоо А гэдэг тоо. За хэдүүсэнд нь А болон 6 гэдэг тоог 2 юу авах юм бэ? Одоо input буюу оролт авах юм байна. За тэгээд 50-ыг 6 удаа нэмээд за тэгээд 300 гэдэг тоо гаргачих нэ. За тэгвэл А тоог n удаа нэмгэсэн юм чи ингээд авчиж хэдүүсэн. Ингээд авчих. За тэгэнгүүт А тоог n удаа нэмж байгаа шүү дээ. Тийм учраас нэмж байгаа учраас хэдүүсэнд нь сам гэдэг юу хэрэгтэй. Тэгээд n удаа иргэдэг сүп буюу одоо давталт биднэрт хэрэгтэй шүү дээ. За тэгээд сам дээр А-г одоо n удаа нэмчихэд л болох нь. За энэ бол n удаа нэмж байгаа нөхцөл нь тийм ээ. За тэгээд хэдүүсээ C out сам гэд хэдүүсэн бодлого ерөнхийдөө босох нэ. За дараа нь 2-ын n зэрэг гэдэг нэртэй бодлого. За 2-ын n зэрэг гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энийг хэдүүсээ 5 энийг өмнө хэдүүсээ бодож ирсэн. За тэгээд хэдүүсээ 5 гэдэг тоо өгдлөө гэж бодоход 2-ын 5 зэрэг босгох нь. За 2-ын 5 зэрэг бол 32 гэдэг тоо байдаг тийм. За тэгэхээр хэдүүсээ зэрэг босж байгаа. 2-ын n зэрэг тийм ээ. За тэгэнгүүт хэдүүсээ үржүүр болж байгаа учраас муус буюу за тэрийг нэгээр ихсүүр чинь тий. За тэгэнгүүт хэдүүсээ n удаа бас иргэдэг тийм давталт бичгээд л хэдүүлээ болно шүү дээ. Тэгээс музыгаа 2-оор үржүүлээд тахад төсөнд нь ерөнхийдөө хэдүүлэн хариу гараад ирэх юм байна. За энэ бол 2-ын n зэрэг байх нь. Тэгэхээр n удаа иргэдэг давталт бичээр нэг гэдэг анхны утгатай хувьсгчийг 2-оор үржүүлээд n удаа 2-оор үржүүлэхдээ хэдүүлэнд нь 2-ын n зэрэг гаргаад ирэх шүү дээ. За А тооны n зэрэг бол гинэ. За яг өмнөхтэйг ээжсгэн. За тэгэхээр 3-ын 4 зэрэг бол 81 гэдэг тоо байгаа. За тэгэхээр А тооны n зэрэг хэдүү зоосох нь. За AN гэжтэй хэдүүсэн. За тэнгуү хэдүүнд нь моз гэдэг хөлсөгч хэрэгтэй. За тэгээд одоо лупийн n удаа иргэдэг луп хийчихтэл болно шүү дээ. Тэгээд мозыгаа А-гаар үржүүлчихнэ. За тэгээд C out моз тийм ээ. За ингээ ямар нэг асуудалгүй хэдүүсээ хариу гарчих юм байна. За гэд ерөнхийдөө 2-ын n зэрэг ойлгоцсон байхад бол А тооны n зэрэг бас тийм асуудалтай биш ээ. Зүгээр тоон хувьсгч болоос зоригдсон бас хос шүү. За хэдүүсэнд нь энэ за тоон дүн 3-аас их бос тэнцэн тооц бусад төгөлдөр өгөгдсөн тоо дүн тэнцэн эсхийг тогтоогнэ. За тоон дүн зөвхөн 2 3 4 5 гэсэн тоонуудаар аль нэгээр өгөгднө. За тэгэхээр 3-аас их бол тэнцэн гээд
3-аас бага унсан гэх юм шүү дээ. За тэгэхээр хэдүүлэн ямар нэгэн тоо дүү авах нь ямар нэг int тоон дүн авна. За тэгээд эндээс n нь хэрвээ 3-аас их бас хэдүүлээ яах вэ гэж c out тэнцсэн гэсэн байсан баг тий. За ерөнхийдөө яагаад би заримдаа тэр энд нь ийм bracket бичээд заримдаа яагаад ингэж бичээд байгаа гэхээр нэгэн одоо жишээ нь энэ нөхцөл дотор нэгэн line code буюу нэгэн мөр код та нар бичих гэж байгаа ерөнхийдөө заавал юугүйгээр бичиж болдог. Тийм хаалтгүйгээр бичиж болдог. За олон line-ыг бичих гэж байгаа хаалт заавал бичих ёстой. За тэгээд энэ дээр ганцхан юу бичих учраас хэдүүлээ ингэ бичиж байгаа маа гэсэн үг. За энэ бол бас арай ойлгомжтой харагдуулдаг л да юм. Тийм учраас бас ингэ бичвэл бас зүгээрээ. За юм болж юм те. Тэгээ энэ саяныхоо зүгээр амархан бодлого байлаа. 5-аас онц руу гинэ. За өгцөн тоон дүн үсгэн дүн рүү шилжүүл гинэ. За ерөнхийдөө үсгэн дүн рүү шилжүүл. За бид нар бол ямар нэгэн өгөгдлийн бүтц эдэр гэдэг зүйлийг үзээгүй байгаа учраас зүгээр энэ дэр одоо hash map ч юм уу те ямар нэгэн тийм өндөр түвшний зүйлийг бол өндөр түвшинч байхаа зүгээр өгөгдлийн бүтцээр ашиглах хэрэггүй зүгээр төлөө одоо юугаараа хийчих болно. За зүгээр би нөгөө юугаа харах хэрэгтэй юм биш үү? За 5% онц, 4% сайн, 3% дунд, 2% муу гэж бичих юм. За тэгэхээр интэй тийм ээ. За cin. За тэгээд n хэрвээ 5 байвал онц гэсэн тий. Онц. За SF тий өөр нөхцөлд. Хэрвээ 4 байвал яах юм бэ? За тэгэхээр энэ бол ерөнхийдөө ямар нэгэн тийм hierarchy гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө ирэмбний тийм систем байх нь. Тэгэхээр хамгийн ихтэй n-ийг бол 5-тай тэнцүү юу үгүй юу гэдгийг шалгана. За хэрвээ 5-тай тэнцүү гарчвал доотлын s болон sf-үүдийг нь шалгах ямар ч шаардлага бол байхгүй байна. За тэрнгээрээ байнгын if ашиглах, sf ашиглах хоёр ч юм бол өөр байх нь шүү. За тэгээд сайн байсан. За тэгээд sf n нь 3-тай тэнцүү байх үед хэдүүлээ дунд байсан тийм дунд. За тэгээд зүгээр эсрэг яа зүгээр 2-оос 5-ын хооронд тоо өгнө гэдэг нь батаараа. Учираас хэдүүлээ 5 4 3 байхгүй бол хэдүүлээ зүгээр муу гэж хэлчихнэ. За болж байна. За тоон үнэлгээнээс үсгэн гинэ. За энэ дээр жинхэнэ нөгөө нэг юуг харуулсан. Одоо за 84 бол B. За хэдүүлээ мэдчихэж байгаа шүү дээ. 89-өөс их бол юм байна. За тэгээд 59-өөс их бол D бол за бус төвчлөлт бол F байна. За энийг бол хэдүүлээ бол мэдчихэж байгаа. За тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн тоо авах нь. За ямар нэгэн тоо аваад тэгвэл хэрвээ n нь за гэхдээ 89-өөс их гэдэг нь өөрөө жоохон тийм буруу зүгтэл бол. За int учраас бол гайвар тий. За энэ хэрвээ ийм болвол хэдүүлээ c out a. За тэгвэл sf дээр нь хэдүүлээ яаж бичиж болох вэ гэвэл зүгээр ингэ бичиж болно. Ингэвэл b. За яагаад ингэж бичиж болж байгаа юм бэ гэвэл угаасаа 90 байлаа гэж бодъё шүү дээ тий. Хэдүүлсэнд нь 90 гэдэг тоо байлаа гэж бодъё. Тэгвэл if нөхцөл нь хэдүүлсэнд нь биелж штэ тий. If нөхцөл нь биелнэ. За тийм учраас компьютер яадаг вэ гэвэл доошогоо sf болон s-үүдийг шалгаж явдаггүй. Энийг шалгаж явдаггүй. Доотлох нь одоо тэр ямар нэгэн sf s гэж бичигдсэн нөхцлүүдийг нь компьютероор шалгадаггүй шууд зогсдог гэсэн үг. Тийм учраас a-гээд хэвсээ шууд зогсож байна. За тэнгуут хэдүүлсэнд нь 80 гэдэг тоо байлаа гэж бодоход 80 бол энэ нөхцөлийг хангаж чадахгүй шүү дээ. Тийм учраас доотлын одоо нөгөө ирэмбийнхаа нөхцөлийг нь шалгах нь байна тий. За тэнгуут дараачих нь 69 тийм ээ. 69. За тэнгуут c гэж хэвсчих нь. За дараачих нь яах вэ гэвэл 59 тэнгуут d гэж хэвсчих нь тийм ээ. За бусад нөхцөлд бол хэдүүлээ юу гэж хэвсэх вэ гэвэл f гэж хэвсэж шүү дээ. За тийм тэр утгаараа бол sf if 2 бол
өөрийнх нь шүү дээ тий. Энэ дээр бол мэдээж байнгын зүгээр дан if гэд бичиж болсуусан. За яаж if-ийг зүгээр байнгын ашиглавал яаж бичих юм бэ гэвэл 90 баг тийм ээ. 90 баг тэгсэн мөртлөө 79-с их гэд ийм юу бичиж босгох нь байна. За гэхдээ энийг бол ашиглахгүйгээр хэдүүлээ илүү ухаазаг байгаад хэрвээ энэ if гэдэг энэ концепт ойлгоцсон болвол else if-ийг ойлгоцсон болвол хэдүүлээ ингээд код бичиж босгох нэ тий. За хэдүүлээ шалгаад үзье. За ямар ч асуудал байна тий. За тэгэхээр хэдүүлээ бас хэрвээ энэ зүйлүүдээ ойлгож илүү ухаазгаар байж босгох нь шүү дээ тий. За 7 хоногийн дугаар өгөхөд харгалзах гарагийг англиар хэвлээ гинэ. За та байлаа гэж үзэх Friday гэж хэвлэх нь тий хэдүүлээ. За 1-с 7-гийн хооронд мэдээж та өгөхтөн. За энэ дээр бол хэдүүлээ угаасаа хэрвээ n нэгтэй тэнцүү байхад хэдүүлээ Monday гэж хэвчин тий. Monday гэж хэвчин. За 2-т тэнцүү байхад хэдүүлээ Tuesday гэж хэвчин тий. 3-т тэнцүү байхад хэдүүлээ Wednesday. За ерөнхийдөө энэ одоо иймэрхүү механик процессууд бол ерөн анхаалтанд бол байнгын алж ирнэ. Иймэрхүү зүйлүүдийг ингээд бичих. За мэдээж энэ бол анхандаа бол амар биш ээ. За гэтээ илүү гарын хурдтай болоод ирээд илүү бас компьютертэй дасаад ирэх үед бол их бичих мөчгөл асуудал байхгүй тий. За тэгээд ээс нөхцөлд бол хэдүүлээ Sunday гэж бичээд хэдүүлэнгийнх нь юу дуусгах нь тий. За энэ бүх шалгалтуудыг хийгээд угаасаа 1-с 7-гийн хооронд л гаригуд байна шүү дээ. Тэгэхээр ингээд хэдүүлээ бичгээд босгох нэ. За ерөнхийдөө энэ бүх бодлогод өөрсдөө анхаалтан зориулсан учраас ямар нэгэн тийм хүнд өвдлийн бүтцийн энцүүрээр ашиглахгүй байгаа. За өвдлийн бүтцийн хичээлийг би бол бас оруулна гэж бодож байгаа. Тийм учраас та бүгд subscribe-а сайн дараад бас юу ягаарэ. Бичлэгээ үзээрэй гэж найдаж байна. За тэгээ өгөгдсөн сар аль улиралд хамаарах вэ? Улирлыг англиар бичихдээ эхний үсгийг томор бичнэ үү? За гэхдээ энэ юу нэгүсийн те 2 сарыг хаварт тооцно уу гинэ. За би одоо англиар бичнэ гэж байна. За 2 сарыг хавар тооцно гэхэр чинь 2, 3, 4 нь хавар юм уу те? За тэгэхээр юу вэ гэхээр 2, 3, 4 нь цороо spring юм байна. 5, 6, 7 summer юм байна те? 8, 9, 10 autumn юм байна. Зөв autumn. За жоо энэ одоо. За энэ бол winter юм байна тий. За ингэж одоо хийвсэх бахта бодвол. За тэр одоо ямар нэгэн сар авах нь вэ тий. Тэрнийх нь удирлыг нь болох нь шүү дээ тий. За хэрвээ n нь 2 болон түүнээс их 4 болон за 4-өөс бага байвал хэдүүлээ see spring гэж хэлж юм уу тий. За жоох сонир бодлого тий. За else if за 5-аас их 7-оос бага байвал see out summer гэж хэлж гэнэ. Else if 8-аас их autumn гэж хэлж гэнэ. За эсрэг нөхцөлд хэдүүлээ winter гэж хэлж гэнэ тий. За мэдгүй. За буруу гарч иж магадгүй яг тэгвэл тэр юуных нь за хэдүүлээ шалгацгаая. За болж гин тий. За ерөн
Саяных бол бас жоохон сонирхол бодлоо. За 300 хэсэг гинэ. За өгсөн 3 тоогоор талаа хийсэн 300 байгуулж болох бол yes, үгүй бол no гэж хэвсэ гинэ. За ерөнхийдөө 300 болох шаардлага нь юу байд юм бэ гэхээр хоёр талыг нь хооронд нь нэмэхэд нөгөө талаас урт байж ах хэрэгтэй байдаг тий. За ерөнхийдөө тэр шаардлагаар бол бодчих болох хаа. За энийг яагаад yes гэж урьж байгаа вэ? 3 дээр нэмэх нь 4, 5-аас илүү байгаа. 3 дээр нэмэх нь 5, 4-өөс илүү байгаа. 4 дээр нэмэх нь 5, 3-аас илүү байгаа гэдэг энэ нөхцлөөр бичиж болох хаа. За ерөнхийдөө би бол энэ нөхцөл бичиж байна. Өөр бас бодох арга бол байдаг гэж бас магадгүй. За ингээд ABC. За тэнгүүд хэдүүлээ A дээр нэмэх нь B. Заавал ингээд ах хэрэггүй мэн дөө. A дээр нэмэх нь B. C-гээсээ илүү болвол A дээр нэмэх нь C, B-гээсээ илүү болвол B дээр нэмэх нь C, A-гээсээ илүү болвол хэдүүлээ C out, yes гэдэг хэлчих нь тий. Эсрэг нөхцөлд нь C out, no гэж хэлчих нь. За хэдүүлээ үзье ямар ч байсан. За болж чинь тий асуудалгүй. За угаасаа ерөнхийдөө 300-гийн нөгөө нэг за энэ дээр илүү тайлбар хийхэд бол яагаад болоод байгаа юм бэ гэхээр 3 4 5 гэдэг 300 гэдэг аваад үзээс та. За саяны шалгалт нь юу вэ гэхээр 3 дээр нэмэх нь 4 нь 5-аас мэдээж илүү байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр талыг нь хооронд нь нэмэхэд нөгөө талаас байнгын илүү байж чадчихвэл энэ бол 300 болж чадах нь. За тэгэхээр дараагийн шалгалт нь дахиад 3 дээр нэмэх нь 5 нь 4-өөс илүү байгаа. Тэгээд 4 дээр нэмэх нь 5 нь 3-аас илүү байгаа. Гэт хоёр талыг нь хооронд нэмэхэд байнга нөгөө талаас илүү гарч ах хэрэгтэй байна. За тэгжээж 300 болдог байна. За тэгэхээр энэ бас математикийн юугаар бодчих чинь. За тэгээд дараачих нь тооны хүрд гинэ. За тооны хүрд. За энэ бол бас тодорхой энэ давталт гэдэг юуны хувьд бол бас тодорхой чанга бодлого байх нь байна. Ерөн. За тэгэхээр хэдүүлээ за нэг хувьсгч хэрэгтэй. Яагаад гэвэл хэдүүлээ үржүрийг олж байгаа учраас хэдүүлэнд нь мозгдаг нэг хувьсгч хэрэгтэй байна. За тэгээд сүүп биччихтэй. Сүүп нь хаанаас хаа хүртэл явах вэ гэвэл одоо бас 1-ээс 10 хүртэл явж штэ. Яагаад гэвэл хэдүүлэн нь 10 бол өөрөө орно. Яагаад гэвэл хэдүүлээ хүрд олох гэж байгаа штэ тий. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр exceed мози үржин 3 болгоод за тэгээд C out. За тэгэхээр exceed хэдүүлээ 3-ыг 1-ээр 3-ыг 2-оор 3-ыг 3-аар тэнцүү гэж бичнэ тий. За тэгэхээр хэдүүлсэнд нь энэ чи 3 биш тий. N штэ нэр. За тэгмүүд N. За үржих тэмдгээ тавина тийм ээ. Үржих тэмдгээ тавьлаа. За тэгэнгүүт А-яар үржүүлнэ. Тэнцүүгийн тэмдгээ тавьлаа. За тэгээд мус гэд гаргаад за тэгээд хэдүүлсэнд нь N дээд байхад ерөнхийдөө босчихно доо. За ерөн хөвлөх дээрээс байгаа юм. За тэрнээс шууд өмнөх зүйлүүд бол бүгдээ ямар ч ялгаа байхгүй. Ер нь бол 3-ын хүрдийг нь хэдүүл осчиж ийн гэдэг хэдүүл ойлгочих болох нь. За энэ дээр юуны алдаа гаргасан баха? Хөвлөлтийн алдаа гаргасан баха. Тийм юу үрчин хүрд штэ. За би юун дээр алдаа гаргасан байна. За статус. За тэгэнгүүт чинь энэ хэрэггүй юм биш үү? За би бол алдаа гаргасан байна. Ингээд болно шүү дээ. Ерөнхийдөө. Тэ. Эний А-яар үржүүлэх хэрэгтэй шүү дээ. Хүрд чинь нөгөө нэг зэрэг бол биш шүү дээ. Би бас андуураад юусэн байна. Зэргээр андуурсан байна. За. Одоо ямар ч асуудалгүй болно. За болж юм тийм ээ. За. За тооны зэргийн хүрд. За зэргийн хүрд бол за яг за AN гэсэн юу байх вэ? За тэгэхээр A-гийн N хүртэлх зэргийг нь олох нь шүү дээ.
За ер нь бол за яг саяны минийхаар ботсноор одоо шууд ботч шүү дээ. Сая бол би зэргийг нь осцсон. За тгээс их зүйлж бичсэн болно дөө. За тэгэхээр эхний зэрэг нь юу юм бэ гэхээр за тэгэхээр А байна. За тэрнийхээ дараа нөгөө компьютерийн юу тэмдэг байна. Зэргийн тэмдэг байна. За тэгээд дараа нь I гэдүүрээ бичсэн. Тэгээд дараа нь тэнцвүүгийн тэмдэгээ тавиад тэгээд мозыг бичих хэвчүүлэнд босч штэ. Тэгээд айн дээрээ бичээд ерөнхийдөө босчих нь байна. За хэдүүсээ шалгаад үзье. За болж юм тийм ээ. За өмнө нь би зэргийн хурд бичсэн байсан. Юуны хурд биш. За илэрхийлэл 1 гэдэг бодлого байна. За энэ бол өнөөдрийн бичлэгийн маань хамгийн сүүлийн бодлого. За өөгцийн илэрхийллийн утгыг ол гинэ. За тэгэхээр B гүрчхэн C хасхан D гэдэг юуг босгох нь байна. За тэгэхээр хоёулаа нь 3 тоо өгдөг нь шүү дээ. 3 бүхэл тоо зааварсаар зөвдөн өгдөн. Энэ B C D гэдэг 3 тоо. За тэгвэл B-ийн C-гээр үржүүлээд хасхан D явах нь байна. За B C D B C D. За тэгвэл шууд C out хийчих болно шүү дээ. B C-гээр үржүүлээд D-ийг хасчихад ерөнхийдөө зэдвэрийн бодлого бол гараад ирчих. За. За болж юм тийм ээ. Ямар ч асуудалгүй болж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдрийн бичлэг иймэрхүү байлаа. Бүгдэнд нь таалагдсан байхаа гэж найдаж байна. Ерөнхийдөө маш хурдан явсан шалтгаан нь өмнөх бичлэгүүд дээр илүү дэлгэрэнгүй тайлбар хийсэн учраас энэ бичлэг дээр бол зөвхөн practice маягаар тий та бүгд өөрсдийнхөө бас ур чадварыг бас шалгах тийм practice маягаар хийж явж байгаа шүү гэдгийг бас ойлгосоо гэж хүсэж байна. За тэгэхээр эхний хуудсыг нь бүгдийг бодлоо. За тэгэхээр дараач хичээлүүдээс одоо за massive гэдэг хичээл байгаа. За өөр pointer тий тиймэрхүү хичээлүүд ороод явахаараа хоёр дахь хуудсыг нь юу яаж хийх нь байна. За тэгэхээр хоёр дахь хуудсуудыг нь бодлогыг нь бол яг саяных шиг бодно. За өмнөх нөгөө нэгээр нь хийж байгаа бичлэгүүд дээр бол илүү дэлгэрэнгүй тайлбарж явах нь. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.